Мотортой хөдөлгүүртэй холбоотой анхан шатны үйлдвэрээ хэрхэн яаж хийх вэ гэдэг талаар зөвлөгөө өгөх гэсэн. Намайх нэг юм зигзаг доктор авчиж бол энэ анхан шатны 14 үйлдвэр онцлогоо гэдэг үйлдвэрийн хуудсыг бол байг тогтмол хийж үйлчлүүлэгч нарт байг хийдэг л дээ. За энэ талаар шууд та нарт товчхон мэдээлэл өгөх гэсэн юм аа. За үйлдвэрийг хийхдээ бол анх за энэ маань Toyota Vitz маркийн машин байна. За V-Vitae хөдөлгүүртэй. Хөдөлгүүр нь бол V-Vitae. За бензин нэр ажилладаг бензин хөдөлгүүртэй машин байна. За хөдөлгүүрийн багтаамж маань өөрөө энэ болохоор нянгатай хөдөлгүүр байна. За тэгээд өнөөдөр хийж байгаа онсороо энэ дээр бичиж чинь. За энэ бол дээдлэл бүгэлж байгаа нь биднээсийн өөрсдийн юу шүү. За 9 оны 3-ны өдөр. За хамгийн нэгдүгээр моторын тос буюу хөдөлгүүрийн тосыг за хэмжээндээ байна уу, бохирдсон байна уу, солих шаардлагатай байна уу, яхаараа ийхээр байна гэдгийг татаж үзэж шалгадаг. За одоо энийг болохоор эдэл одоо юу гин. За энэ шүүбийг харчаад за энэ тос маань өөрөө бол хэмжээндээ байна л да нэгдүгээр. За энэ тосоо та ингэ хизээс өссөн байна хамгийн сүүлд. Хөдөлгүүрийн тосоо хавар сусан да. Хавар сусан. Одоо хэдэн сар болж байна? 4-5 сар болж байна. За тэгэхээр энэ хөдөлгүүрийн тосыг бол ерөнхийдөө хэмжээндээ байгаа ч гэсэн жоохон харалсан өнгөтэй байна л да. За явсан километр нь бол болцсон байна. Тэгмээс та хөдөлгүүрийн тосыг солих хэрэгтэй. За тэгээд энэ бол энийг бол шүүгээ татал үзчихнэ шүү дээ, тийм. Солих хэрэгтэй. Энийг бол угаагаас илүү үр дүнтэй болохоор харагдаж байна. Ягаад гэвэл бохирдсон байгаа учраас угаагчаар угаах хэрэгтэй. За хоёрдугаар корофны тос гэж байгаа. Корофны тосыг бас ингэ шүүбэрийн шалгадаг байгаа. За ингэ корофны тосны төвшинг шалгахдаа бол машины хасаагаад машины одоо нейтрал байрлал, N байрлал гэж байдаг шүү дээ корофны тийм ээ. Автомат корофны төвшинг шалгахтаа N байрлалын давчаад машины хасаагаад кардан юмнуудаас зогсолтын парк кардан юмнуудаа сайн татчихад тэгээ шалгах хэрэгтэй л дээ. Тэгэхэд энэ хасаалтаа шалгах хэрэгтэй. Тэгэхэд бол автомат корофны үндсэн төвшин гарч ирнэ. За унтраагаад шалгахад бол автомат корофны төвшин нэлээ өндөр заадаг л да. Ягаад гэвэл энэ өөрөө болохоор ажиллаагүй учраас хасаагаад ирэхэд бол энэ бол яг төвшөндөө заадаг байгаа. Яг хасаагаад ирэх шалгахад бол дундуур байна уу эсвэл хит их ихтсэн байна уу эсвэл бүр корофны тос нь бага байна уу тий байхгүй болсон байна уу гэдэг нь бол яг гарч ирдэг. Нейтрал байрлал, энэ байрлал гэж байна. За энэ корофны тосны хувьд бол саяхан сольсон юм шиг байна. За эзэс сольсон. Жил болж байгаа хаа. Жил болж байна тий. Ер нь автомат корофны тосыг сольсноос хойш 20-25 мянган км явсалдаг да. Тэр нь ойролцоогоор бас 2 жил орчим байт. Энэ тос бол одоохондоо бол солих шаардлагагүй. Одоо төвшин нь хэвийн. За тэгээд бохирдол юмнууд нь зүгээр байна гэж. Бохирдлын да яаж мэдэж байна? Бохирдол нь бол өнгөөрөө мэдэгддэг л да. Энэ бол сайхан улаан өнгөтэй. Автомат корофны тос бол улаан шар гэж бас дотроо ялан зайдаг. Энэ бол өөр улаан өнгөний тос байна. Сайхан өнгө нь бол сайхан улаарсан ягарсан гэж тийм ээ. Бохирдсон байвал энэ маань өөрөө хөдөлгүүрийн тос шиг бол тасгаар өнгөтэй гарч ирдэг байхгүй юу? Тэрийг бол өнгөөр нь бохирдыг бол өнгөөр нь нэгдүгээр, хоёрдугаар бол энэ бохирдоогүй ч гэсэн явах хугацаа нь километр нь болцсон байвал заавал сольж явах хэрэгтэй. Тэгээд таны машины хувьд бол арай болоогүй учраас одоохондоо бол явжиж байна гэсэн. Тэгэхээр автомат корофны хэмжээ бол окей байна тийм ээ. За бохирдол бол бага уу одоо бараг байхгүй байна. За тэгээд энэ хөдөлгүүрт маань өөрөө T4 гэж зориултын сорт юм байна л та. Корофонд нь. За энэ корофонд нь T4 зориултын сорж байгааг яаж мэдэж гэнэ вэ гэхээр энэ корофны өөрхөн шүүбэн дээр тэмдэглэсэн байдаг. Тий. Шүүбэн дээр нь тэмдэглэг нь байдаг л да. За одоо энэ дээр ингээ бичнэ. Шүүбэн дээр Type T4 гэсэн тийм ээ. Энэ тэмдэглэгээ харж байна. За яг энэ төмөр хэсэг дээр энэ T4 гэсэн тэмдэглэгийг нь бичээгүй байх юм бол өсөө энэ дээр бичдэг. Шүүбний одоо энэ дээдл энэ биркэн дээр бичдэг л да. За энэ дээр нэ чинь тий Toyota Jun HTF Type T4 гэсэн. Ерөөсөө энэ зориултын одоо энэ корофонд бол энэ зориултын л тосыг хийн. Өөр төрлийн бол тос орохгүй л гэсэн. Тийм хэдэн төрлөөд, 4 төрлөөд юм. За энэ 4 биш л дээ. Энэ болохоор Type 3 гэж байна тийм ээ. T4 гэж байна. Бас зүгээр энгийн Dexron гэж байна. Энэ бол тухайн хэдэн онд ямар маркийн машин хэдэн онд яаж үйлдвэрлэсэн гэдгээс шалтгаалаад энэ корофны төснүүд бол янз янз ордог.
Энэ хоёр тэгээ үнийн хувьд бол энгийн декстрон энэ тосоо бодох юм бол баг зэгийн жоохон үнэтэй байдаг л да. Гэхдээ тэр нь бол бүр хит их асар хол ялгаатай үнэтэй биш. Базрын жоохон илүү үнэтэй. Тэгээ нэг 2000 цэсний илүү юм уу те. Үнэтэй гэдэг. За 3 дугаарт нь хөргөлтийн шингэн буюу одоо манайхны хэлж ярьснаар тосоол гэж яддаг л да. Хөргөлтийн шингэн солих болж юу? Ер нь хэмжээ юмнууд нь ямар байна тийм ээ? Тэрийг одоо шалгая. За хөргөлтийн шингэн маань одоо энэ радиатор дотор байрлаад байгаа энэ тосоол гэж ярьсан байгаа тийм. Энэ хөргөлтийн шингэнийг одоо радиатор дотор байгааг нь хэлээ шалгая. За хөргөлтийн шингэний төвшин үзэхдээ бол одоо энэ тагийг авч үзсэн л тийм. За тэгээ мөн адил ийшээ илүүдлийн савыг бас шалгах хэрэгтэй. За энэ дүүрэн байгаад илүүдлийн савыг хэмжээндээ байж явах юм бол энэ дотор нь хөргөлтийн шингэн байж явах юм бол энэ одоо яг төвшөндөө байна гэж үзэх хэрэгтэй. Одоо энэ машины хувьд бол хөргөлтийн шингэн баг зэргийн жоохон дундарсан байна. За илүүдлийн савнд бол юуч байхгүй байна. Баг зэргийн жоохон дундарсан байгаа. Тийм учраас энийг радиатор үндсэн радиатораа зориултынх нь одоо яг ямар өнгөтэй энэ өнгөнийхэн дагуу хөргөлтийн шингэнээ хийгээд илүүдлийн сав хийх шаардлагатай болсон байх гэсэн. За тэгээд энийг солих болж үгүй юу гэдгийг хэлээ одоо шалгая. Энийг болохоор ийм зориултын градус хэмждэг багчаар зориултын багчаар шалгадаг. За энийг бол энэ дээр тусаагаад одоо градусыг үзнэ л дээ. Нягтрал буюу градус эдрийг үзэж байгаа. За энэ шингэн маань ерөөсө хасах Цельсийн хасах 30 градус хүртэл хүүтэнд бол төсвөртэй юм шиг юм байна. Тэрнээс энэ дурангаар харахад одоо энэ дурангаар бол харагддаг байгаа. Энэ дурангаар одоо яг тэн дээрээ тусаалсан юм дээр ингээ яг харахад хасах 30 градус гэж харагдаж байна. Тийм учраас энэ юу 30 градусаас дээш гарах юм бол ерөнхийдөө одоо хөлдөх зарцах магадaltaй. хасах 30 гэдэг маань гайгүй үзүүлэлттэй жидггүй өсөд. Ер нь бол яг хит их хүүтэрчиг одоо эдэр 9 гэж ярьдаг тийм ээ. Хит их хүүтэрчиг нөхцөлд бол хасах 30 градусын байхад бол тохиромжтой. За манай Монголын нөхцөл чинь бол одоо жинхэнэ хүүтний үеэр бол 40 градус 50 градус хүрэх тохиолдолч бас байдаг тийм үү. Тэр нөхцөлд бол ер нь тохиромж муутай л гэж ойлгож байна. Тэгээд дээшээ хасах 40 гэж бас байна. Хасах 40 гэж байна, хасах 50 бүр хасах 60 гэж байна. Бас байгаа л да хөргөлтийн шингэн дотор. За тэгээд хөргөлтийн шингэн маань дотор өөрөө улаан, ногоон, цэнхэр, шар энэ төр гэдэг маш олон төрлийн өнгөтэй байдаг. Энэ өнгийг бол манайхан мэдэхгүй ажаал цэнхэр ч юм уу янз янзын юм хольж игээд ус ч юм уу хольж игээд байдаг тийм. Ингэснээр бол магадгүй тэр радиаторыг зэврүүлэх тэр хооронд нэг өнгийг мэдэхгүй хольж ирснээр тэр зэврэхтэн дотор эсэлэл үүсээд зэврэх бохирдох тийм шалтгаанууд үүсээд байдаг байхгүй. Тийм учраас одоо энэ машин бол улаан өнгийн антифриз буюу одоо long light coolant хөргөлтийн шингэн зориултын хөргөлтийн шингэн байна л да. Манайхаа одоо улаан өнгийн тосоол гэж бас яриад байдаг тийм ээ. Тэр улаан өнгийн хөргөлтийн шингэн байгаа. Энэ дээр бол одоо нэмэх тохиолдолд та одоо улаан өнгийн шингэнэл нэмэх хэрэгтэй. Одоо тэр цэнхэр тосоол усан тэр нэмж болохгүй. Ингэснээр магадгүй тэр нөгөө бохирдол зэврэл үүсэх тэр магадлалууд нь бүрдэж өгч идэг учраас тийш хамаагүй юмсан юм нэмж болохгүй. За энэ юуны хувьд хэдүүлээ сая үзлээ. Энийн хувьд болохоор за бохирдлын төвшин бол байхгүй тийм ээ. Бохирдлын төвшин бол байхгүй. Бохирдол бол байхгүй учраас окей. За энэ бол өнгө нь бол улаан өнгөтэй байна тийм ээ. За тэгээд бохирдол байхгүй окей. За тэгээд энийг бас нэмэх шаардлагатай. За хөлдөх температур нь бол энэ сая Цельсийн хасах 30 градус байна гэсэн тийм. 30 градусд хөлдөн. Бохирдол байхгүй. За тэгтээ хэмжээнд дундэрсэн учраас нэмэх хэрэгтэй. Улаан өнгө. Хэрэг нэмэх шаардлагатай. Энд бол нэг ойрцоогоор литр гарan нэмэгдэнэ. Ямар үнэтэй? Литр 200 г. За улаан өнгийн антивирус нь бол нэг 4000-аас 9000-ийн хооронд байдаг. Тий. Хэмжээ гэж байх уу? Одоо зөвхөн шууд үртэл нээчих юм. Энийг бол ерөөсөө яг одоо энэ илүүдлийн сав дээр бол максимум гэсэн хэмжээ байдаг л да. За. Тэр максимум хэмжээ хүртэл илүүдлийн сав руу байна. Энийг бол энэ одоо энэ таг ил харагдаж байна тийм ээ. Энэ дээр бол харагдтал нэг энэ одоо доор нь сэтг гараж байна. Сэтгэн дээр гарч иртэл хийх